За сайн байцгаана уу сонсогчдоо. Ингээд манай Америк дахь Монгол эрдэмтэн судлаачдын нийгэмлэгээс маань зохион байгуулдаг одоо Science podcast-ийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ дугаарыг Калуна миний би мөн өвд бит хоёр ингэж хөтлж явуулах байгаа. За тэгээд өнөөдрийнхөө дугаараар маш сонирхолтой та бүхэндээ одоо гутлын түүх тэр дундаа одоо пүүзний талаар Nike-ийн одоо пүүзнүүдтэй шинжлэх ухааны гол дэвшилтэт технологиг хэрхэн ашигласан талаар түүхийг бол ярилцах байгаа. За сайн уу Өди? Сайн хойлоно юу байна? Тайванда одоо Америкт бол нэлээд л их цастай хүүтэн их нөмөрсөн юм л өдрүүд үргэлжлээд байна. Танаа таваар чинь хэрвээ цагаар. Манай би чинь болохоор Portland, Oregon гэдэг газар амьдардаг. Тэгээд энд ерөөхдөө бол дулаахан байна. Нэг нэмэх 8-аас нэмэх 10-тай байна уу? Өдөртөө шөндөө бол нэг нэмэх 6-7 тоо ч юм уу. Тэгээд ерөөхдөө айгүй дулаахан газар. Хоёрдугаарт ерөөхдөө бороо их ордог. Гэхдээ бол ойрын үед бол бороо багтаа цаг агаар бол сайхан л байна нэгээр. Би болохоор яг Индианаполис, Индианад байна. Яг төв мөж гэсэн үг те. Энд болохоор хасах 6 хасах 12 Фаранхайт дээр хүрээд байгаа хгүй шөндөө. Тэгэхээр бараг л Монгол шиг хөтөн байна л гэж хэлэх гээд байна. Хүйтэн байна. За тэгвэл хоёулаа подкастаа эхлүүлэх үү? За тэгье. Сайн байцгаана үзэгчдээ, сонсогчдоо. Бид хоёр болохоор технологийн дэвшлийг бол хамгийн ихээр ашигласан пүүзнүүд гэсэн юм сэдвээр ярих гэж байна. За тэгээд технологийн дэвшил хамгийн их ашигласан пүүзний тухай ярихаас өмнө одоо most iconic sneakers of all time гэдэг одоо хамгийн iconic хамгийн нэр алдартай нэг хитэн пүүзнийг одоо Gelson гэдэг дурдчихъя гэж бодож байна. За энд нэг янз бүрийн вебсайт ухлаа үзлээ тий. Тэгээд ерөөхдөө нэг 4-5 пүүзийг бол ерөөхдөө бол бүх вебсайтууд бол нэрлэж байна. Нэгдүгürt болохоор 1982 онд хийсэн Air Force 1 гэх тий Air Force 1 гэдэг юм цагаан пүүз байдаг. Nike-гийн. За энийг бол most iconic гэж хэлж байна. Хоёрдугаарт 1985 онд гарсан Jordan 1 гэх тий улаан хартай Michael Jordan-ы Chicago Bulls байхдаа өмсөж исэн пүүзийг нэрлэж байна. За 1969 онд гарсан Adidas Superstar гэдэг. За энэ айгүй алдартай пүүзүүдийг энийг бас нэрлэж байна. За тэгээд сүүлд нь Converse тий Chuck Taylor гэдэг Chucks гэдэг 1923 онд хийсэн энэ пүүзийг бол нэрлэж байна. За энэ пүүзнүүдээс халиуна маань өмсдгүү Air Force 1-ийг бол аюу дуртай өмсдөг. Одоо ч гэсэн аюу худалдаанд байдаг. За сүүлд янз янзын өнгөөр бас гарсан байгаа тий. Ер нь бол хүлт их тухтай юм. Үзэмж гойтой юм гоё л санагддаг. Тийм үү. За би болохоор ерөөхдөө Air Force 1-ыг баг өмсдгүү байж байгаад өнгөрсөн жилээс аваад өмсөж ихсэн. Миний хувьд бол тийм аймаг пүүз бол огт санагддаг байхгүй. Миний хувьд бол тийм эвтэйхэн биш нэгдүгээр, хоёрдугаар харагдан ч тийм амар гоё бас биш. Хүмүүс хэлэхдээ джинсэн дээр ч байд юм уу янз бүрийн өмдөн дээр, шортон дээр айгүй гоё зүгтэг гэ надад бол бас нэг тийм таалагдаад идэг бол пүүз биш. Нэг Converse Chuck Taylor гэдэг надад 7 жил байсан. Одоо би ч хөгшрөөд байгаа ч гэх юм уу хаашаа тий. Нөгөө хөлний өсгийний нөгөө хамгаалалттай ч юм уу нэг юм бичлэгтэй юм гутал өмсөхгүй бол болохгүй болчиход байна л да. Эсвэл нөгөө зөөлхөн тий энэ Chuck Taylor ч нэг ямар ч тийм спорт байхгүй шүү дээ. Тэгэхээр залуу хүмүүсийн гутал юм уу? Хатуу тий. Тийм юм л болчиход байна. Хөгшин болж байгаа юм байна л да. Надад болохоор бас энэ нөгөө Adidas Superstar 1969 оны энэ пүүз болохоор нэлээд олон жилийн өмнө энэ пүүзийг аваад айгүй удаан өмссөн. Эдлэгээ сайтай тэгээ нэг тухтай тэгээд шинийг аавн гэхлээр нэг л ер нь гэхдээ гутлыг ч өмсөд тах тусам нэг хүлт нэг хэвэнд ороод нэг тогтоолчдаг штэ. Тэгээ яг тэр гутлал барьж өмсмөр санагдаад байдаг. Яг тийм бас ганц барьж авч өмсдөг гутал маань болсон байгаа. Тэгэхээр бас аюу сайн сайенс шинжлэх ухааны технологийн гуталд бас ашигласан болов гэж бодоод байна л та. Харин тийм миний хувьд бол Adidas-ын пүүзнүүд айгүй зүгээр ээ. Ялангуяа нөгөө сүүлийн нэг 4-5 жилтэй пандемикийн үеэс хойш айгүй их алдартай болцсон пүүзнүүд байна шүү дээ.
Adidas-ийн одоо Beckenbauer гээд бас загваруудыг дээрш нь одоо надад зөндөө байдаг одоо Samba байна тий. Samba ч одоо айгүй тийм алдартай болсон. Би ч нэг хөл бөмбөг их тоглодог. Тэгээ Аха. Samba надад угаасаа л байдаг байсан хар цагаантай тий урт хилтэй эсвэл цагаан өөжич байд юм уу эсвэл одоо янз бүрийн өнгөтэй одоо сүүлийн 10 хэдэн жил байдаг байсан. Хүмүүс баг өмсдөг тий 10 жилийн баг тоолдгүй зөвхөн хөл бөмбөг хүмүүс тоглодог хүмүүс өмсдөг байсан бол одоо эн чинь модны пүүж болсон янз бүрээр гардаг болсон. Тэгээ миний хувьд бас самба айгүйх. Тэгээ хөлт яг эвтэйхэн тоглохтой ч хаяа өмсдөг, хөл бөмбөг тоглохтой ч өмсчдэг. Одоо ажилд явахтаа ч өмсчдэг. Одоо гадуур ажил хийхдээ ч гэх юм уу те алхадаа ч өмсчдэг ийм л пүүжилтэй. Яг чиний хэлсэн шиг хөлт ингээд тохирцсон ийм. Тэгэл муудаал одоо хаях хэрэгтэй болох юм бол дахин шинийг аваад одоо яг л харыг бол харыг аваад цагааныг бол цагааныг аваад инжиж ингээл өмсөөл яваад байдаг л ийм пүүз бол. Одоо гадуур чирдэг пүүз болчиход байна л да. Байнгын тий. Тий. За most iconic пүүзнүүд гээ те за ийм нэг 4-5 пүүзний тухай бол ярьлаа. Ерөнхийдөө бол энэ готлын талаар бол ярих заавал бол хэрэгтэй. Яагаад тэгэхээр пүүзний тухай бол ярьж байгаа учраас тийм ээ. Тий. За тэгвэл одоо хэдүүлээ готлын түүхийн талаар тавчхан ярьчих хөө. За тий. За ер нь бол хүн төрөлхтөн бол готлыг бол олон мянган жилийн өмнөөс бол эдэлж хэрэгэлсэн гэсэн юм бол шинэ эрдэмтдийн одоо тооцоо байдаг. За 30-40 мянган жилийн өмнөөс бол готлыг хэрэглэж ирэх одоо өмссөн гэсэн юм баримт байдаг. За яг одоо эд мөрийн баримт бол байхгүй. Гэхдээ ямар одоо ийм аргумент гаргаж ирж байна гэхээр эрдэмтэд хүний одоо хөлний хурууны одоо хүч айгүй их суларсан байна гэж үзэж байна л да 30-40 мянган жилийн өмнөөс. Тэгэхээр бидний хөлний хуруу хүчтэй байсан гэсэн үг 30-40 мянган жилийн өмнө. Илүү хүчтэй. Одоо жишээлбэл харин тий одоо хүний одоо хөлний мөрийг одоо олон мянган жилийн өмнө тий шорон дээр иш ч юм одоо ингээд шавар дээр иш ч юм одоо гიშгсэн мөрийг хараад одоо илүү бацалтай ч байд юм уу тий одоо илүү жинтэй гიშгсэн ч байд юм уу. Тэгээд тэрийг үзээд одоо орчин үеийн хүнийхтэй бичүүлээд хурууны хүч бол багассан байна гэж үзэж чинь тэгээд одоо гаргаж байгаа санаа бол сандаалч байд юм уу тий хүмүүсээ хөлөө ороосонтой холбоотой гэж бол үзэж чинь тэгээд хамгийн одоо дээр үе одоо готлыг өмсч хэрэгэлсэн одоо тийм археологийн олдвор бол 10-аас 9400 орчим жилийн өмнөх одоо ийм сандаал байсан байна. Энэ болохоор нөгөө Oregon Moj гэдэг одоо миний амьдарч байгаа Америк нэгдсэн улсын баруун иргэн одоо Fort Cave гэдэг ийм агуугаас олдсон юм байна л да. Тэгээд одоо эртний одоо нутгийн уугуул иргэдийн одоо өмссөн ийм одоо сандаал олдсон. Энэ бол хамгийн эртний олдвор гэж үздэг юм байна. Тэгэд ямар материалаар энэ хөө дээр үед одоо хүмүүс манд готл гэж өмсдөг байсан юм болоо? Ерхэд бол байгалийн одоо тий гар дор одоо ийм материалаар хийгдэг байсан. За жишээлбэл амтны арьсч байд юм уу, үсч байд юм уу, ургамлын мөчир холтос тий. За тэгээд ийм зүйлүүдийг бол сүлжээд эсвэл одоо хөлөө ороогоод амтны арьсаар болгон хэрэглэдэг байсан. Энэ нь болохоор одоо хүний хөлөгтэй халуунаас хүтнээс одоо хоц чулууч байд юм уу, цаснаас дуу газар доор гიშгээс одоо сэргийлж одоо хөлийг хамгаалдаг байсан. Тэгэхээр энэ нь бол айгүй төсвөртэй материал байх нь шүү дээ тий. Ерөнхийдөө бол яг тийм төсвөртэй гэж бол үзэхэд бол хэцүү. Ялангуяа орчин үеийн бодолтой орчуулахад. Гэхдээ бол янз бүрийн одоо жишээлбэл халуун орны улсууд бол хөлөө одоо ургамлаар шүлжээд ингээд ороогоод хэрэглэдэг. Энэ бол төсвөр бол айгүй багтай. Гэтэл одоо жишээлбэл зарим одоо газрууд биш үү тий одоо нөгөө одоо модыг чулуу ихтэй хүүтэн болдог газрууд бол бас өөр төрлийн материалаар готлаа их нь шүү дээ. Тий одоо Нидерландын одоо нөгөө угалж өмсдөг модон готолч байд юм уу тий Япончуудын нөгөө өмсдөг юм одоо шааха маягийн готл байдаг шүү дээ. Тэр мөрчин нэлийн бас төсвөртэйтэй орхол байгаа л та тийм ээ. Одоо халуун орны одоо зөвхөн одоо өгшийг одоо шүлжиж хөлөө оруулдаг хүмүүстэй харьцуулахад тэгээд ерөөхдөө бол ботлонууд бол мэдэн штэ байгаль цагаа гардаа олгогдсон тухай одоо региондээ одоо орон нутгийн онцлогтой зохицсон байдаг. Жишээлбэл одоо
цааны үсээр исэн модон гуталч гэдэг юм уу, эсхий гуталч гэдэг юм уу те. Одоо нөгөө саний хэлсэн нөгөө шавар шороотой газар бол модоор одоо хөлөө харуулсан юм гутал хийдэг ч гэдэг юм уу. Тэгээд ерөөхдөө саний хэлсэн шиг гутлыг бол ингэ гард байх байгалийн материалаар бол хийдэг байсан гэж үзэж байна. За тэгвэл эндээс одоо шинжлэх ухааны ямар технологи дэвшилт гарснаар одоо хүмүүсийн одоо гутлын хөгжил дараагийн түвшиндээ хүрсэн юм болоо. За гутлын хөгжлийн дараагийн үе бол эрдзэнийг ашигласантай холбоотой байдаг. Эрдзэн гэдэг нь болохоор одоо юм өчгөн ийм одоо давиргахаа маягийн зүйл за байгаль дээр байдаг. Эсвэл одоо синтетик аргаар ч гэдэг юм уу тийм шинжлэх ухааны аргаар бол гаргаж авч болдог. За халаасаа үедээ бол шингхэн за хөрөөд ийм хатуурдаг ийм одоо бодис. За тэгээд эрдзэнийг бол 1900-аад оны ихэнх үеэс тийм ээ одоо хэрэгжилж ирсэн технологийн дараачийн маш том юм авалгаа том одоо хөвсөл болсон. За тэгээд эрдзэний ийм компаниуд бол зөндөл байсан л байна л да. Тэгээ эрдзэнийг гаргаж аваад одоо индастриал бүтээгдэхүүн тий аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бол янз бүрээр бол хийдэг байсан. За тэгээд энэ дундаас бол жишээлбэл Van Doren Rubber Company гэдэг одоо энэ компани байна. За энэ компани бол Явандаа бол хөдлийн компани болсон. Тэгээд ямар компани вэ гэж тааж үзэх үү? Van Doren Rubber Company. Ер нь айгүй алдартай тийм гутлын компани одоо байгаа. Одоо ч ихсэн алдартай штэ Vans. Би ч ихсэн одоо Vans-аас хувцас гутал авч өмсөх дуртай. Монгол ч ихсэн бас нэлийн одоо газар хаасан брэндтэй орд юм лээ. Их түгээмэлээдэг. Тийм, ихтгүүрт Vans-ийн стор байт юм байл шүү дээ. Өнгөрсөн 100 тэрний 100 явахдаа би ороод өмд авсан л та. Тийм. Vans ч болохоор баруун өөрийн одоо Калифорнигийн гутлын компани. Тий одоо skater culture гэдэг одоо нэг скейт хийдэг хүүхдүүдэд залуучууд бол айгүй хаттай байсан. Одоо ч алдартай байдаг юм тий. Чанартай гэж тооцогддог юм гутал. За тэгээд дээрэш нь бол Vans-аас гадна Converse компани бас эрдэн хийдэг юм компанитай бол нэгдэж бол гутлын юм одоо компани болж исэн байна. Дараачийн одоо ийм гутлын одоо пүүцний одоо ийм технологийн дэвшлиг бол ерөөхдөө бол Nike компани бол авчирсан. За Nike компани ч нь бол ерөөхдөө манай нутгийн компани гэж хэлэх үү. Одоо би чинь сая хэлсэн. Тийм. Portland, Oregon гэдэг газар амьдардаг сүүлийн бас нэлээд олон жил амьдарч байна. За тэгээд Nike компани бол 1970-аад оны үед тийм ээ. Одоо Eugene, Oregon гэдэг манайхаас нэг 2-3 цагийн орчим байдаг ийм компани газар бол үүссэн. За энэ Eugene, Oregon гэдэг газар бол University of Oregon гэдэг Oregon-ийн их сургууль бол байрладаг. Oregon-ийн их сургууль бол ерөөхдөө одоо ялангуяа одоо хөнгөн гэж байдаг шүү дээ. Хөнгөн атлетик гүйлттэй өндрийн харьяалч байд юм уу ийм одоо гүйлтийн төрлөөр бол алдартай юм сургууль. За тухайн үед бол энэ Bill Bowerman гэдэг Nike компани үүсгэгчдийн нэг энэ хүн бол Oregon-ийн их сургуулийн одоо гүйлтийн одоо асгалжуулагчаар ажилладаг байсан. За тэр үед нь бас одоо тамирчин байсан одоо оюутан байсан Phil Knight гэдэг тий одоо Nike компани одоо бол үүсгэгч энэ хоёр хүн кампус дээр уулзаад одоо гүйлтийн гутлыг яаж сайжруулах вэ тий гэдэг ийм янз бүрийн санааг бол гаргаж одоо янз бүрийн орлогуудыг хийж тэг янз бүрийн байдлаар туршилж өөрчилж ингэж байсан. За тэгээд ер нь бол гүйлтийн гутлт бол нэгдүгээр хөнгөн байх хэвээр. За хоёрдугаарт бол ийм альтердаггүй байх хэвээр. Тэгээд ерөнхийдөө бол хавтрахгүй байхын тулд одоо төмөр хадаас ашигладаг байсан юм байна л да тухайн үеийн одоо гутлнуудад. Гэтэл төмөр хадаас ихлээр гутал бол аюу тийм хүнд болдог. Тэгэхээр төмөр хадаас ихгүйгээр яаж гутлыг одоо зурстай авах вэ гэдэг ийм санааг бол янз бүрээр бодож орлогод хийж исэн. Тэгээ нэг удаа энэ Bill Bowerman гэдэг хүн нөгөө өглөөний цайгаа сууж байгаа нөгөө waffle гэж байдаг шүү дээ. Одоо waffle бичгийн ч юм уу тий. Аха. Тэрийг одоо хийдэг. Гэхдээ одоо эхнэр нь ч юм уу waffle хийгээд байж байсан юм байна л да. Waffle гэдэг чи одоо нөгөө нэг юм өндөг мөндөгтэй тий зуурмаг одоо өндөгтэй элсэн чихэртэй устай одоо гурилтай юм зуурмгийг одоо юм нэг хэмэнд оруулж дараад ингээ халаагаад гаргаж аваа тэгээд waffle болгох шүү дээ тий. Тэрийг одоо waffle-ийн машиныг харж байснаа өө waffle-ийн одоо машины энэ улам юм ардгар тий байсан. Тэнд одоо гутлыг одоо ингэж гутлынхаа улыг ингэж шалгаж улааж ингэж дарж хийх юм бол одоо гутлын нөгөө
уул чинь зуралтай болох юм байна гэсэн юм санаа гаргаад тэгээд янз бүрийн байдлаар ингэж готлын уулыг одоо тий хэвийг янз бүрийн байдлаар ингэж туршиж үзээд энэ одоо Nike Waffle Soul эсвэл Nike Waffle Trainer гэдэг ийм одоо холбоотой гутлал гарсан юм байна л да. 1970-72 оны хооронд тийм ээ. Тийм энэ үед бол ерөөхдөө бол энэ Eugene Oregon гэдэг газар бол үйлдвэрийн процессыг бол явуулж исэн. Ерөнхийдөө бол монголчууд бол Nike компани тухай дээрэш нь энэ Bill Bowerman ч гэдэм үү те Phil Knight-ийн тухай их мэдлэгтэй болсон юм шиг байлаа. Shoe Dog гэдэг ийм бодлын тухай энэ Phil Knight-ийн тухай ном гарсан юм билээ. Би бол уншааг бол байгаа л да. Тэгээ Монголд бол орчуулсан юм шиг байлаа. Тийм бас нэлээд алдартай ном л доо бас. За тэгвэл дараагийн шинжилгээ ухааны технологиг амжилттай нэвтрүүлсэн ямар үз байгаа бол За дараагийн готл маань бол тэгээ Nike Air гэх те ер нь iconic хамгийн одоо тийм алдартай готлуудын нэг шүү дээ. За ийм готл бол байна. За энэ маань бол 1979 онд одоо бас л адилхан одоо Nike компани бол үйлдвэрлэгдсэн. За Nike болохоор одоо Nike-гийн кампус гэх юм одоо үйлдвэрлэлч юм уу те лаборатори нь болохоор маш олон төрлийн одоо инженерүүдийг одоо шинжлэх ухааны одоо дэвшлүүдийг ингээ ашигладаг одоо янз бүрийн одоо салбарын одоо эрдэмтдийг ашигладаг ийм шин технологи нэвтрүүлсэн газар байж л те одоо ч гэсэн байгалах. За тэгээд энд болохоор одоо энэ гутлын санааг Nike гэдэг одоо Nike Air гутлын санааг болохоор NASA-д урдны ажилладаг байсан инженер Frank Rudy гэдэг одоо ийм хүнд төшин л юм байна л да. Тэгээд тэр нь болохоор одоо олон төрлийн хими одоо холимоос бүрдсэн ийм хунцар дотор хий оруулж агаар оруулж за энийгээ болохоор гутлын үлмичүүд юм уу те өсхийд одоо хийх юм санаа гаргасан. За тэгээд саний энэ хэлж байгаа болохоор хими холимоос бүрдсэн одоо ийм бамбалзуур маягийн тий энэ air unit гэж хэлээд байгаа л да. Nike Air unit гэж хэлээд байгаа энэ бамбалзуурыг болохоор одоо гутланд хийсэн. За тэгээд одоо Nike Air-ийн өсгий хэсэг хийтэй хонцор оруулж өгснөөр пүүзэнд одоо ховсгал авчирсан. За тэгээд ингэж хийтэй хонцор готлын өсгийд хийснээр дөрвөлтийг өөртөө шингээх чанар нь одоо нэмэгдсэн. За дээрэс нь хинцвэрийн одоо баланс тий хуваарлтанд одоо илүү сайн болсон. За дээрэс нь болохоор одоо ингэж одоо тэнцвэрийн хуваарлт болсноор дээрэс нь дөрвөлтийг энэ нөгөө air unit маш шингээдэг болсноор хүний хөлд одоо айгүй эвтэйхэн болсон. Ялангуяа болохоор одоо дөрвөлтийг шингээж ийн гэдэг бол ялангуяа хүний өвдөг. За дээрэс нь одоо нуруу өсхий одоо ялангуяа одоо эвтэйхэн гутал өмсчихлээр миний одоо нөгөө хашаанд айгүй эвтэйхэн байдаг. Хашаан нуруунд их эвтэйхэн байдаг тий. Тэр бол энэ Nike Air Unit гэдэг ийм одоо бамбалзуурыг гутланд тусгуулснаар бол технологийн бол айгүй том дэвшлиг авчихсан. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор угаасаа энэ гутлчин бол айгүй алдартай гутлчтай тий. Ерөнхийдөө бол яг анх гарахтаа бол хүмүүс гутлыг сонирхож аваагүй. Тэгээ явандаа бол одоо ерөнхийдөө л тэгээ гутал сонирхдаг одоо sneaker head гэдэг байгаа хүмүүс бол заавал өмсчтэй готлуудын нэг л болчиход байна л да. Гутал гэдэг чинь бол аюул олон юм одоо зүйлээс бүтээд байна л да. Сая бол зөвхөн одоо саяны Nike-гийн 2 гутлаар бол зөвхөн одоо гутлын одоо улны тухай ер нь бол ярьлаа л тий. Тийм гутланд бол 3 давхар юм уул байна. За уул хамгаалтын уул, дунд уул одоо тий доод улч гэдэг юм уу. За дээрэс нь одоо уловч гэж байна. За тэгээд энэ гутлын дийгүй үдээсний бэхжилгээ, уулны хажуу ирмэг, дээрээс нь өсхий, гутлын хил, гутлын доторлогоо, уловч, үдээсч гэдэг юм аа. Ингээд ерөөхдөө бол нэг 18 орчим төрлийн одоо ийм одоо зүйлээс нэг гутал. Ялангуяа энэ бол Nike Air гэдэг гутал бол үргэлжлэл юм байна л да. Тэгээд зарим одоо өөр гутлууд бол энэс ч илүү одоо янз бүрийн одоо хэсгээс бүрддэг. Гэтэл сая бол зөвхөн одоо
технологийн дэвшил гэдэг дээр бол зөвхөн л одоо гутлын улны талаар л бол ярьлаа л да. За тэгээд 1980-ад оноос нөгөө хөөсөн цэрийн технологиолоос бас нэлээд гарч ирсэн шүү дээ тий. Энэ тал дээр энэ одоо хөөсөн цэрийн технологи хэр одоо бас гутлын пүүцний хувьсгалыг гаргаж ирсэн юм болоо. Яг зөв. Ер нь бол 1900-аад оноос хойш те эрдзэн бол одоо давирхаа те эрдзэн бол гутлын одоо хамгийн гол юм түүхий элемент ялангуяа улны тийм гол зүйл болдог байсан бол 80-ад оноос хойш за 70-ад оны сүүлээс хойш бол фоам гэж хэлээд байгаа тийм синтетик хөөсөн цэр материалыг бол ихээр ашиглаж ирсэн. За энэ нь болохоор бол дараачийн гутлын бол хувьсгал болсон. За энэ удаад болохоор SXJ гэдэг тийм ээ ASICS гэж монголчууд хэлээд байдаг Японы компани байдаг. За энэ SXJ гэдэг юм одоо жил технологийн тухай бол заавал ярих хэрэгтэй. За 1986 онд гарсан технологи байна. За энэ SXJ-ийн Kayano гэдэг юм загвар бол маш алдартай болсон. Ялангуяа одоо пандемикаас хойш тэ сүүлийн 5 6 7 жилийн тэр бол Kayano гэдэг загвар бол аягийн хүмүүсийн одоо өдөр тутмын хэрэглээний гутал болсон. За Y2K гэж хэлээд байгаа шүү дээ. Одоо мод иргэдгээ гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгээд одоо 2000-ад оны их үеийн мод загвар бол эргэлж гутланд бол эргэж ирсэн. Одоо ялангуяа одоо өргөн өмдөмсдөг болж байна, тий. Одоо би чинь. Тэгээ 90-ад оны сүүлээр одоо өргөн өмдөмсдөг байлаач гэдэг юм уу. Гэтэл одоо үеийн хүүхдүүд залуучууд бол өргөн нэгэд өмсч сүүлийн нэг хэдэн жил өмсч ирсэн. Дээрээс нь одоо нөгөө дайж шүү гэж хэлээд байдаг шүү дээ. Аавын готч юм уу тийм дангахаар одоо SX-ийн ч байд юм уу эсвэл одоо Nike-ийн ч байд юм уу New Balance-ийн нөгөө хуучны загваруудыг одоо шинэ одоо гоё хэлбэртэйгээр дахиж гаргаж ирсэн ийм одоо бодлын одоо мод сүүлийн хэдэн жил бол газар авсан. Энэ дотор бол энэ SX-ийн Gel Kayano гэдэг загвар бол заавал ордог. Тэгээд яг Nike Air-тэй адилхан SX Gel энэ гутлын технологи бол сансарт эхэлсэн. За тэгээд SX компани нэг ажилтан сансрын хөлийг хийхэд одоо ашигладаг байсан одоо дөргөлт баг мэдрүүлдэг энэ gel гэдэг юм эцэг нүүр одоо тийм синтетик материалыг хөлний ууланд за одоо нэг pressure point гэж хэлдэг шүү дээ. Хүний одоо хэлний одоо даралтад хамгийн их даралт өгдөг хэсэгт ийм эцэг нүүрийг гутлын ууланд байрлуулах юм бол санаа гаргасан. За тэгээд энэ гутал маань тэгээд ерөнхийдөө бол open mesh гэдэг ийм технологиг бас ашигласан одоо ялангуяа их биеийн те энэ бол нэгдсэн ийм одоо синтетик торон биетэй дээд хэсэг нь ялангуяа бас хажуугаараа за дээрээс нь одоо ингэж одоо open mesh гэж хэлээд байгаа нэгсэн ийм торон синтетик биетэй учраас одоо агаар нэвтрэлт аягүй сайтай. За тийм болохоор агаар нэвтрэлт сайн гэдэг бол хөлийг аягүй тийм гоё хуур авилгадаг. Ийм аягүй гоё хөл дэвтэх нь нэгдүгээр хоёрдугаар та одоо хөл хуур авилгадаг байлгадаг ийм технологиг оруулж ирсэн гутал. Надад бол ийм Gel Saga гэдэг юм гутал байдаг л да. Юуны SX-ийн хөлт бол хамгийн ихтэйхэн гутал. Ялангуяа Gen явах ч гэдэм үү Google дээрээс нь одоо зүгээр ажил төмсөд явах ч гэсэн одоо хөлт бол миний хувьд бол хамгийн ихтэйхэн гутал бол энэ Gel Saga гэдэг ийм төрөл нь тэгээд энэ Saga гэдэг туслахаар саниилсан бол энэ Gel технологиг бол ашигласан. Тэгэхээр энэ Gel технологи чинь дөрвөлтөөс хамгаалсан тэр дөрвөлтийг нэвтрүүлэхгүй гэдэг технологи байна шүү дээ. Тийм. Тэгээд дөрвөлт хамгийн гол нөгөө нэг одоо хүний хөл чинь одоо ингээд гутлан дээр даралт өгж байгаа шүү дээ тий. Даралт өгөхлөөр одоо тэр өгсөн даралт гэдэг өөрөөр хэлэх юм бол энергийг өөртөө шингээгээд одоо буцааж энергийг одоо энергийн буцал сайтай гэж хэлэх юм уу? Ийм учраас одоо бамбалцууртай юм шиг одоо ийм одоо сайхан төрүүлэх мэдрэмжийг бол төрүүлдэг. Гэхдээ бол хүчийг бол сарниулахгүй байх нь шүү дээ. Хит зөөлөн юм чинь бас нөгөө хүчийг шингээж авах гэдэг. Тэгэхээр чинь жишээ нь одоо гүйлтийн тэмцээний хүмүүсийн гутлал аюу хатуу байдаг шүү дээ. Тэгэхээр бүх хүчээ ер нь газарт өгчиж тэр гүйлтийг сайн гүйжин гэж ойлгоод байгаа. Тэгэхээр
Хит зөөлөн юмд бол хүч шингээд алга болох тийм бас аюултай. Гэтэл энэ жил технологи бол хүчийг сарниулахгүй харин ч хүчийг буцаагаад түлхэлт болгож өгдөг бахна ш төхөөлөнд тийм ээ. Харин тэр болохоор тийм ээ энергийн одоо эргэн ирэл шингээлт батлаа нөгөө ийм гой зөөлхөн мэдрэмжийг төрүүлдэг тийм ээ. За дээрээс нь одоо хөл бишивтэйхэн эрүүл мэндэд сайн. Одоо ялангуяа би ч нэг аюул галдаг тий ажил дээр алдаг явдаг ийм учраас аюул сан гуттай авахгүй болдог. Аа. Тий тэгээд одоо ийм одоо айтаахан хөл дэвтэйхэн гуттай биш одоо нөгөө трак тейлерч байд юм уу тий хөл дэвгүй юм арчлаар одоо нороо өвтөж байд юм уу тий шагаа өвтөж байд юм ийм зүйлээс гарч ирдэг л дээ. Аа. Дараагийнх нь болохоор Adidas Boost. Тийм. Adidas Boost за эсвэл Adidas одоо Ultra Boost гэх ийм технологи байгаа. За энэ технологи болохоор ерөөхдөө түрүүний ярьсан нэг хэдэн гуталтай харьцуулахад бол харьцангуй шинэ үеийн орчин үеийн технологи. За энэ Adidas Boost гэдэг технологи бол 2014 онд BASF гэдэг тийм BASF гэдэг ийм аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хийдэг ийм компаниас гаргаж ирсэн технологи. За энэ компани нь болохоор одоо химийн, пластикийн одоо хөөсөнцрийн ийм үйлдвэрлэл эрхэлдэг компани. За энэ компани болохоор одоо TPU гэж хэрлээд байгаа гэж хэлдэг ийм олон төрлийн одоо химийн нэгдлийг бол одоо шинээр одоо туршиж гаргаж авсан. За тэгээд энэ CPU гэдэг технологи нь болохоор маш уян хатан за дээрс нь бат бөх илэгдэл ус үрэлтэг ийм төсвөртэй хумцар материал. За тэгээд энэ материалыг болохоор зөвхөн гуталч биш гар утасны гэр хийхэд за кабель те одоо залгуур одоо компьютерийн эд анги одоо үйлдвэрлэхэд бол хэрэгэлдэг. За тэгээд дээрээс нь одоо яг эрзэн шиг дээрээс нь чанар нь бол ийм пластик шиг уян хатан дээрээс нь одоо ийм олон төрлийн хэлбэрт ордог ийм одоо материал юм байна л да. Тэгээд энэ материалыг BASF гэдэг компани энэ материалыг одоо Adidas компани худалдаж аваач юм хамтраад Adidas Boost, Adidas Ultra Boost гэдэг ийм одоо тэр гаргаж авсан. За тэгээд хамгийн сонирхолтой нь одоо Nike компани ч гэдэг юм те сая ярьсан одоо ASICS-ийн жил технологи болохоор ерөөхдөө одоо батлын ууланд гадны одоо ийм сэтгцэнээр битгий хийсэн технологи бол энэ Boost технологи болохоор одоо ийм жижигхэн шаригнууд байгаа байхгүй энэ TPU гэдэг нь жижигхэн одоо шариг гэх юм одоо бид гэж хэлээд байгаа одоо ийм айгүй жижигхэн шариг хэлбэртэй ийм зүйлүүдийг одоо нэгтгэхдээ болохоор одоо ууранд хийж одоо даралтаар нэгтгэж бүхэл бүтэн ийм одоо цул бий болгоод за тэгээд тэр цулаа одоо эсгэч гэх юм уу те одоо хэлбэрт оруулаад одоо шууд ийм готлны уул болгож хэрэглэсэн. За энийг болохоор Adidas-ийн Boost технологи гэж нэрлэдэг байгаа. Хөөсөнцрийн технологиг бол илүү өөр түвшинд авчирч өгсөн гаргаж ирсэн готлуудын нэг ахна шүү дээ тийм ээ. Тийм. Ерөнхийдөө бол бас энэ Boost гэдэг готлыг анхандаа бол бас нэг хүмүүс сонирхоогүй өмсөхгүй байсан. Гэхдээ нэг тийм үйл явдал болсон юм байна л да. Kanye West гэдэг нөхөр байдаг шүү дээ. Одоо Ye гэдэг өөрийгөө нэрлээд явдаг rapper тий. Одоо манайч одоо сүлд юу ч болж хувраад байгаа юм тий жоохон галзуу маяг юм та. За энэ хүн болохоор нөгөө концертын дээр энэ гутлыг өмсөв. За тэрнээс хойш ерөөхдөө хүмүүсийн анхаарал айгүй бол төвчсөн. За дараагийн бит хоёрын ярих гутал маань болохоор Nike Pump Set. За энэ гутал маань угаасаа одоо энэ саяны одигийн ярьсан Adidas Boost энэ хөөсөнцрийн технологиг бүр 3D тий 2D уулны хэсэгт хийжсэн бол энэ хөө Nike Pump Set дээр болохоор 3D буюу энэ хөлийг хэвийг тэр чигт нь бүрхсэн маркер бол технологиг бол өөр төвшөнд бол гаргаж ирсэн.
За тэгээд энэ гутлын талаар би бас товчхон яриа гэж бодож байна. За монголчууд бол нөгөө гахаа гутал гэдгээр нь гахаа бомб сайт гэдэг те. Тэрнгээр Тий. сайн мэдж байгаа. Анх бол Blue Royal Blue буюу цэнхэр өнгөтэй 1997 онд гарч исэн. За тухайн үед бол $180 буюу одоогийн үнийн ханш инфляцийг оруулах юм бол одоогийн ханшаар бол $365 үнэтэй. Нилээн үнэтэй пүүз болж гарч ирж исэн. Ийм Nike-ийн бас нэг өсөлтөд технологиг ашигласан ийм пүүз болж гарч ирж исэн юм байна. За тэгээд одоогийн ханш нь бол $230. Тэгээд 400 гаруй грамм жинтэй ер нь бол хятадд үйлдвэрлэгддэг. Одоо бол өөр төрлийн өнгөөр бас гардаг. Өнгөрсөн жил буюу 2025 оны 6 сард Triple White хэмээх Nike Composite Money загвар гарч 30 жилийн хойд бол гарсан юм байна. За тэгээд гутал маань өөрөө түүхэн гэх юм бол анх бол Scottie Pippen-д бол зориулагдаж нэрийн пүүз болж гарч исэн бол Mike Bibby-гээр тэр гутлыг өмсөж исэн юм байна. За тэгээд ерөнхийдөө бол эцсийн дүндээ Penny Hardaway-гийн нэрийн пүүз болж гарч ирж исэн юм байна. За тэгээд та нар санаж байгаа бол одоо Hardaway-гийн 1 центийн лого нь өсгийний хартлын хэсэг болон одоо пүүзний хилний хэсэгтэр бол байдаг те. За тэгээд энэхүү пүүзний маань дизайнер бол Eric Avar гэж хүн байгаа. За тэгээд өөрийнхөө санааг бол анх Nike-д дэвшүүлэхэд бол боломжгүй юм шиг бол санаа байсан. Одоо ер нь гутлыг чинь бол ингээл улнаас нь хийн, тэгэл ханыг хийн, ингээл дээдлисийг хийн, ингээл маш олон хэсгээс гутлыг бүрддэг штэ. Хооронд нь тухайн хэсгүүдийг ингэж хооронд нь холбож оёх ч юм уу те. Гэтэл энэ Eric Avar гэдэг дизайнерын маань дэвшүүлсэн санаа болохоор ерөөсөө л нэг хэв янз бүрийн одоо олон хэсэг бүрдүүлэхгүй зүгээр л хөлний одоо нэг хэвийг гаргаж ирээд ингээ пүүз хийя гэсэн санаа байсан. За тэгээд энэ санаагаа үйлдвэрлэлтэнд оруулах гэж бол маш их одоо үйлдвэрлэгчтэй харилцаж ёсны эцэст хамгийн сүүлд одоо Davey буюу Солонгосын телевиз болон машин үйлдвэрлэдэг энэхүү компани бол саналыг хүлээж аваад тухайн үед бол $750,000 бол хэвийг гаргаж өгөө гэсэн санаа тавьснаар бол энэхүү пүүзний одоо хэв бол хийгдэж эхэлж исэн юм байна. За тэгээд ерөнхийдөө яг технологи нь болохоор одоо жишээ нь ингээд цэлцэгнүүр шиг ийм одоо шингэн байлаа гэж бодъё. Тэрэн дотор ингээд бүтэн хөлөө дүрх юм бол хөлийг яг ингэж бүрхсэн нэг юм хэв гарч ирнэ дээ. Яг тэр нэг л ийм цудал хэвээс үүссэн одоо гутал хийе гэсэн санаа бол анхныхон санаа байсан. За тэгээд энэ нь бол бусад технологиудаас харьцуулахад юугаараа өөр вэ гэхлээр анх бол ийм шингэн материал, полиуретан гэх энэ шингэн материалаас одоо хэв гаргаж ирээд хөлийг бүтэн бүрхсэн ийм хэв гарч ирээд за тэрийг одоо өндөр даралт болон халуунаар 50-80 градус Цельсиээр үйлчилж юм дуу материал болгож бүтээж нэг хэв гаргаж ирснээр бол онцлог байгаа. Тэгэхээр ер нь бол энэхүү гутлын маань одоо анх материал нь бол шингэн байдлаас бол анх хатуу төлөв рүү шилжсэн юм технологи байх нь. За тэгээ мэдээж энэ одоо яг энэхүү одоо полиэтилен гэдэг шингэн маань хатуу төлөвт орохоор юм хөөсөнцөр. Одоо хөөсөнцөр л гэж хэлэх юм л да. За тэгээд энэхүү хуванцар буюу энэ хөөсөнцөр нэг бүтэн хэвийг ингэж тогтоож барихын тулд хөлийн нугалан маш хатуу байх хэрэгтэй болсон энэ технологид. За тэгээд урд урдын гутлнуудын нугалмыг бодвол илүү хүчтэй, илүү тэсвэртэй, илүү хатуу тийм одоо карбон нугалам хийж одоо энэ хүү цул хэв маань ингэж тогтох юм байна гэдгийг бол гаргаж ирсэн. Тиймээс бол яг энэ гутланд зориулагдаад одоо гутлын нугалам маань 5 дахин илүү хүчтэй болсон байх нь. Пүүз маань загардаж эхлэхдээ хүмүүсийн анхааралт бол тэр болгон өртөөгүй. Яг тэгэхээр хүмүүс одоо овдөг яриадсан дайри issues ч юм уу айгуу данхах гар байна ч гэдэг юм уу. Эсвэл өнгө загвар онцгүй байна ч гэдэг юм уу. Хүлэн дэмж тухтай санагдахгүй байна ч гэдэг юм уу. Гэт маш их олон одоо комментууд бол авч ирсэн тохойтой. Гэвч энэхүү пүүз маань одоо илүү технологийн дэвшилтэнд орсноор одоо 2017 онд дебют пүүз нь гараад ногоон өнгөтэй шүү дээ тий. Нэг бас
ногоон өнгөтэй пүүз гарч иж одоо бас хүмүүсийн хэрэглээнд маш их одоо таалагдаад тэгээд одоо хүртэл ингэж нэр нөлөөгөө алдаагүй юм пүүз байгаа юм байна. Надад энэ пүүж яг надад байдаг л да. Ингээд энэ нэг юутай blur гэдэг ардаа хийсэн болсон харагдахгүй байна л да. Ингээд one cent logo гэдэг чинь ардаа эндээ байна. Энэ бол тий угаасаа 2000-аад оны ихэрчүүд юм уу те монголчууд бол айгүй их сонирхдаг байсан тийм бодол. Team Duncan бас энийг өмсдөг байсан. Тийм учраас хүмүүс бас Duncan гэж заримдаа хэлээд байдаг. Эсвэл Foam Site гэх те яг хав Foam Posit гэдэг ерөнхийдөө бол айгүй алдартай батал. Тий. Айгүй хөлт эвтэйхэн гэхдээ яг хөлт эвтэйхэн боллоо. Айгүй уддаг. Хөлт одоо эн чинь carbon fiber гэж хэлээд байгаа шүү дээ. Тий, тийм материалтай ялтас те. За тэгээд нэлийн удаа өмсчиж хамгийн гол нөгөө өмсөд тахлаар нөгөө энэ хөлийн уулч байд юм гоц нь яг миний хөлний хөлт ингээд тогт одоо яг миний хөлний уултанд яг ингээд зориулагдсан юм шиг бодог. Нэлийн өмсч явж байгаад. Тэгэхээр хамгийн гол онцлог нь бол тэндээ голын carbon fiberтэй ялцгээд байгаа эн чинь л хамгийн гол одоо технологи юм шиг байл л дээ тийм ээ. Тийм тэгээд одоо хөлийг тэр чигт нь хөөсөн цэрээр бүрдсэн байгаа. За тэгээд ер нь бол тэр хүрчлээг бол хүмүүс дизайн юм уу зүгээр хэв маяг юм уу ямар нэгэн одоо функшн үйл ажиллагаа байгаа мó гэдэг. Энэ хүрчлээ болохоор хөлийг яг ингээд бүрхүүлэгдэн хөөсөн цэрээр бүрчгээр ер нь бол арьстай харьцуулахад хөөсөн цэр чинь айгүй их нуглам гад ингээд өвчлээ гараад нуглаас гараад идэг. Бодлыг илүү юм flexible уян хатан зөөлөн болгох гэж тэр одоо өвчлөөстэй хэв маяг бол орж ирсэн байна. За тэгээд нөгөө хүлээг ингээд хөөсөн цэрчин бас ингээд маш хурдан илэгддэг учраас айгүй гутал айгүй хуучин юм шиг харагддаг те. Тэр өвчлөө нуглам үүсгээс бас хамгаалж энэ хүү одоо гадна талын загвар бол тэгж орж ирж ирсэн юм байна. Тэгэхээр гадна талын загвар нь бол зүгээр нэг үзмжинд тулгуурлаагүй эн чинь өөрийн гэсэн бас нэг гутлыг ийм уян зөөлөн болгох тийм үүрэгтэй бас нуглаа өвчлөөс суулгахаас юм хамгаалсан юм үүрэгтэй өвчлөөс байх нэ гутлын гадуурх байгаа нь. Тэгээд яг хөөсөн цэцэр гэхлээр хөлний хүч ингэж хөөсөн цэрт алга болно. Тэрийг хөөсөн цэрт алга болохгүй яаж шийдсэн бэ гэхлээр тэр дундлын нуглам карбон ялцсан тий. Тэгээ бас хөлний юунд өсгийн орж ирж байгаа одоо өөдөө ярьсан air unit буюу тэр бамбалзуур технологиг оруулж ирснээрээ хүний хөлний хүч сонирхгүйгээр хичнээн одоо зөөлөн тухтай мэдрэмж төрүүлж байгаа ч гэсэн хүчийг сонирхгүй буцаад энергийг буцааж өгж байгаа учраас хүн одоо илүү их хүчтэй өсрөх нь вэ, илүү тухтаггүйх нь вэ тий. Илүү юм атлетик зорилттой ийм бүз байх нэ. Ер нь бол яг юм шинжлэх ухааны технологи дэвшилтэт технологи нэвтэрч орж ирэх тусам үүнийгээ дагаад бүх зүйлд бол нөлөөлж идэг үүн дундаас пүүз гутлын хувьсгалт бол маш ихээр нөлөөлдөг юм байна. Тийм учраас бид нэр одоо энэ шинжлэх ухааны технологи хөгжснөөрөө илүү тухтай, илүү чанартай, илүү төсвөртэй, илүү хэрэглээний одоо пүүзнүүд бол бидний гар дээр ирж байна. Ер нь honorable mention гэдэг шиг те ер нь бол шинжлэх ухааны технологиг авчирсан одоо янз бүрийн пүүзнүүд байна. Энд дурддаггүй. Жишээлбэл яг хав ганц хоёр жишээ хэлье тийм ээ. Жишээлбэл одоо Nike компани өөрийгөө үддэг пүүз гэж гарч илаа. Ялангуяа сагчдад мэргэжлийн одоо тамирчдад зориулсан. Яагаад гэвэл нөгөө бид нар чинь нөгөө гутлаа үдэхдээ нэг хөл нь жоохон чангуудээ нөгөө хөл нь одоо сул үддэг ч юм уу. Эсвэл одоо нөгөө яг ингэж тааруулцсан чадахгүй. Тийм учраас бэлтгэл гэмтэл гарах боломж ихтэй байдаг. Ялангуяа мэргэжлийн одоо тамирчдын хувьд бол тийм учраас өөрийгөө үддэг пүүз гэж гарч ирсэн. Тэр бол бас автоматар үддэг. Тэр бол шинжлэх ухааны бол технологийн дэвшил байсан. Дээрээс нь одоо Nike компаниас гаргасан одоо марафонд хоолын зайн одоо гүйлтэнд зориулсан одоо Vaporfly Zoom X гэдэг бас юм гутал байдаг. Одоо ийм айгүй өндөр данхар гутал. За тэр гутлыг л өмсөн одоо тамирчид бол өөрийнхөө нөгөө рекордоо эвддэг те одоо тэгж одоо энергийн буцалт айгүй тийм сайтай тийм гутал одоо үйлдвэрлэсэн байсан эдгээр жилийн өмнө. За тэгээд за хамгийн сүүлийн жишээ бол Nike Mind 001 гэдэг ийм бас шинэ төрлийн одоо
одоо пүүцний одоо 90 үеийг эхлүүлсэн ингээд одоо Nike Composite-ийг одоо хийсэн Evar гэдэг хүн бол дизайнер бол гаргасан юм бодлоо байна. За энийг өөрөө бол хэлэхдээ neuroscience based те хүний одоо архины оюун ухаанд одоо хөгжлөлтийг ашиглаж гаргасан юм готл гэж хэлээд байгаа. За энэ Nike Mind гэдэг готл нь болохоор 22-ын бүр их талтай юм одоо юм массаж гэх юм уу тийм бүрийнхээ одоо юм жижигхэн зүйлүүдийг бол готлынхаа олонд бол суйрлуулсан. Суйрлуулснаар өөрсдийнх нь бол хийж байгаагаар болохоор хүний одоо мэдрэхүүн замуудыг төвчүүлж хүлний хурц газраа одоо тод одоо мэдрэх одоо юм ухамсарыг нэмэгдүүлсэн одоо ийм гутлаа гэж бол рекламад байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүний одоо биеийг хүний тархитай холбосон ухамсар одоо мэдрэхийг дээшлүүлсэн гэж хэлээд байгаа ийм одоо шин төрлийн пүүчнүүдийн гутлуудыг бол гаргаж ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө сая Алюнагийн маань хэлсэн шиг технологийн одоо дэвшил нэмэгдэх тусам гутлнууд тийм ээ. За пүүцэнд ялангуяа энэ дэвшил хөгжил нь бол шингээд одоо гутлнууд маань л янз бүрээр өсөж өөрчлөгдөж ингэж ирж байна. Маш гайхалтай тийм ээ. Тэгэхээр ирээдүйд бид нэр бидний гар дээр яг ямар төрлийн пүүз готлоод бас урж ирэхийг бол бид нэр таашгүй. Тэгээ маш амжилттай бол готлын технологи, шинжилгээ ухаанаад байгаа хөгжиж ирж байна. За тэгээд та бүхэндээ багч гисэн одоо пүүцний талаар тодорхой технологийн талаар мэдээлэл болж чадсан байх гэж найдаж байна. Тэгээд хэрвээ таны дараагийнхаа пүүцийг сонгоход багч гисэн хувь нэмэр болж байгаа бол одоо бид хоёрын өнөөдрийн подкастны дугаарын одоо үр дүн байх болно. Энэ удаагийнхаа дугаарыг энэ үгээрээ өндөрлөе. Дараагийнхаа дугаар уулзлаа. Тэр баяртай сонсогчдоо. Тэр баяртай.